За сайн байцгаана уу. Би Өмнөг аймгийн Баянлаа сумын Наранбагийн малчин Ямаатох Зүгтөржийн инквир гэж хүн байна. За намайг бол одоо сүүлийн үед сошиал юм дээр бол цагаан дээл уулын цагаан дээлт залуу гэдгээр одоо нэлээд явсан юм шиг байна. Би өөрөө сүлжээгүй газарт ажиллаж явж байгаад ингээд гарч ирсэн. Нөхцөл байдал ямар болсныг бол мэдээгүй нэг хэсэг явж байгаад ингээд гарч ирсэн. Тэгээд одоо надад санаа зовсон. Одоо ингээд нэгвэрэл бол улсынхаа тусгаар тогтнолыг өгөөсгсөн ч гэдэг юм уу. Иргэдийн одоо амар тайван байдлыг алдагдуулсан, эргэл зэхэд хүргэсэн ч гэдэг юм уу. Ийм одоо нэгвэрэл бол улсынхаа тусгаар тогтнолын баг эсрэг юм хийцсэн хүн шиг ингэж л ярьдаг, санаа зовцоодог. Тэр одоо яадаг болоо хэрэг төгт орчдөг болоо гэсэн ийм улсууд их олон байх шиг байна. Тэгээд одоо тэр талаар би тухайн цаг үед яг яагаад би тийм юм хийх болсон, яагаад тийм асуулт асуусан талаараа одоос нэг товчхон тайлбар хийсэн дээр хаа гэж бодож байна. Тэгээд тухайн үед одоо Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар Өмнөг аймагт ажиллаж байхдаа иргэдтэй уулзсан. Тэгээ иргэдтэй уулзсан уулзалтан дээр би яагаад гэж суулсан гэвэл бид цагаан уулын бомт одоо тэр хөлийн бүсэд ямар зөв бус үйлдэлүүд маш олноор удаадараа давтагдж байгааг бол заримдаа зөвшөөрөлтөө заримдаа зөвшөөрөлгүй давхиж үздэг бичлэг зургаар баримтжуулан авчдаг. Ингээ олон жил тэрний төлөө тэмцээ явж байгаа боловч одоо өмнөх засгийн газар ерөнхий сайдын үед бол биднийг одоо хүлээж аваагүй. Одоо бас яг Зандан Шатар сайчиг очи иргэдтэй уулзах оюун эрдэнэ сайд уулзсан. Тэгтээ яг байдлыг тагнах гэж очисон боловч иргэдийн уур амьсгалаараа хурц байгааг мэдэнгүүтээ. За миний ерөнхий сайдын хугацаанд цагаан дээл дээр юу ч хийгдэхгүй гэж хэлээд гарсан боловч түүнээс хойш өмнөгийнхөө иргэдээс зугтчихсан. Тэр ч байтугай оюун эрдэнэ ерөнхий сайдын үед цагаан дэлийн бомт буюу тэр хөлийн бүсэд болоод байгаа зөв ус уулдууд бүр хэрээс хэтэрсэн. Тэгээд одоо ийм болж байна гэд хэлгэхлээр бид нөгөө хаанаас хаалгач нь гэдэг шиг бидний хүсэлт гомдол гэдэг юм уу, санал хүсэлт одоо бичсэн тоот хүсэлт элдв юмнууд хөрөх хүндээ хүрдэг. Наан гэдэг ерөнхий сайдтай уулзах гэсэн юм аа, ийм асуудал байна. Гэхдээ нэг мэрэгжилтнийх нь тамга гараа өсгөхтэй хариу өрөөдөрдөг ч юм уу. Тухайн яамны сайдтай уулзмаар байна гэхлээр нэг зөвлөхөөс нь тамга гараа өсгөхтэй хариу өрөөдөрдөг ч юм уу. Ингээд хаанаасаа хаалгач нь гэж үүднээсээ л буцаад байсан. Хүрх ёстой газартаа хүрэхгүй байсан. Одоо хэвлэл мэдээллийг бол та нарт тэртээ дөрөв мэднэ. Бүх хэвлэл мэдээлэл тэр байтугай сайт бүр баг их худлаа ярих хүнд олонхон дагагчтай хувь хүнтэй хүртэр гэсэн ингээд хаалт ингээд хийждэг болсон шүү дээ одоо. Тийм учраас бид сошиалор ч ингээд үг дуу хоолойгоо хөргөж чадахгүй байсан учраас ерөнхий сайдыг очихтонд би одоо тэгж ямар нэгэн байдлаар анхаарлын төвд оруулах зорилгоор гэхдээ би ерөнхий сайдыг гүжирдсэн одоо ямар нэгэн тийм баримт нотлогоогүйгээр биш зүгээр одоо ингээд ард түмэн үнэхээр эргэлзэж байна. Зөв үйлдэлүүд ингээд хэрвээ сэтэрсэн газар авлаа ялангуяа хөлийн бүст. Тэгээ энийг та мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад байгаа нь та яг Монгол улсын ерөнхий сайд мөн үү гэдэг асуултыг асуухад хүргэсэн. Тэгээ хөлийн цэрэг болвол одоо Монгол улсын хөлийг хамгаалах алба биш, Монгол улсаас хятадыг хамгаалах алба шиг болцоод байгааг бол бид ингээд олон одоо бичлэг зураг юмар баримтжуулж авсан байдаг. Тэгээ энийг юм бол яг тухайн үед ерөнхий сайд нэггээр бол ховолсон. Одоо ийм үйлдэл болоод байна. Та энийг улсын хөлийн халдшгүй дархан байдлыг сахин хамгаалах үндсэн үүрэгтэй хөлийн зэрэг чинь хэвээрэн байгаа бол ажлыг хийлгээч. Юу н одоо үндсэн тэр үүрэг чиглэл нь өөрчлөгдчихсэн юм бол энийг одоо энэ ард түмэнд тодорхой болгож хэлж өгөөч гэсэн ийм л асуулт асуусан юм. Тэгээ яг жахан хорцдсон гэдгийг бол би мэджил байна. Яг тэр мэдээж тэхгүй бол бидний дуу хоолой хөрөхгүй болчиход байсан учраас бас л одоо нөгөө Зандан Шатар ерөнхий сайд ялгаагүй бас л хаанаасаа хаалгач нь байх байлгүй дээ. Гэт нүүрээ харах боломжн дээр нь би энэ хөлийн бүсэд болоод байгаа зөв ус үйлдэлүүдийг ерөнхий сайдын чихэнд төрөх гэж ийм алхам хийсэн шүү. Одоо тэгээд энийг ард түмэн минь бас ойлгоорой. Тэгээд
энэ цаашаа айлуулах үр дүн төрчихөөс гэж би бодож байна. Тэр ажлын хэсэг мэсэг байгуулж байгаа бол тэндэн тэр орон нутгийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл, төрийн бүсийн төлөөллүүдийг оруулаад ингээд явчаасаа тэгэхгүй бол эн чинь манай ханч одоо бас олон газар давтагдж байгаа юм гашуун туршлууд байдаг. Одоо за тийм хүн гомдол мэдүүлээ одоо ийм асуудлыг ингэж гаргаж ирлээ, шүглүүлээ. За энэ ард түмэн хавтгаагаар ингээд тэрлөө одоо сошиал ертөнц хавтгаагаар ороо явчлаад гэдэг энэ байдал биш болонгууд нь ажлын хэсэг байгуулъя гэдэг. Ажлын хэсэг байгуулдаг. Нөгөөх нь болохоор өөрийнх нь үүрэг даалгавар. За яваа тэрний нэг ингүүл эзэгцлээ дээр гэдэг үүрэг даалгавар өгөөд нүүрэн дээр нэг юм хэлээд далдуур нэг үүрэг даалгавар өгөө явуулчихдаг. Нөгөөдөл нь очиод тэр хүний ярьсан шиг тийм юм тэнд алга хэвэн байна гэдэг. Ингээд нөгөө маасыг уцаа унтуулчдаг нэг юм олон зүйл дээр давтагдж байгаа нэг юм байна. Тэгээд би ягаад дахин ийм тайлбар дээр энийг хэлээд байгаа бөгөөд дахиад тэр энэ дээр давтагдахгүйгаасаа яг тэр нөлөөллийн бүсийн тэр хохироод одоо асуудал нь яг толгой дээр нь тулчаад байгаа иргэдээс оролцсон ажлын хэсэг байгуулж өгөөсэй л гэж одоо ерөнхий сайдаас өссмээр байна.